Цагдаагийн алба хаагчид дээрмийн гэмт хэрэгүүлсэн бүлэг этгээдүүдийг баривчлалаа. Улаанбархан өвчний шинж тэмдгийг мэдэж байх нь чухал байна. Музейн нээлттэй өдрүүдээр Чингис хааны алтан хөшөөг үзүүлнэ. Зайсангийн зүүн гүрийг амжилттай буулгаж дууслаа. Манай улс анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэртэй болно. Бурайд улс Орос улсын хэмжээнд уламжлалт хангаах ухааны төв нь байх болно. Ice Globe-ийн цөөн хормын мэдээ эхэлж байна. Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн хүний гар утас бэлэн мөнгө дээрэмдсэн хэрэг Саршны баярын өдрүүдэд гарчээ. Тодорхойлбол Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт Samsung S23 маркийн гар утас 400 мянган төгрөг дээрэмдүүлсэн тухайд дуудлага мэдээлэл ирсний дагуу тус дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хилцээ алба хаагчид мөрдөн шалгах ажиллагаа явуулж Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байна. Хэргийг 17-оос 18 насны эрэгтэй эмэгтэй хүүхдүүд бүлэглэн үйлдсэн байжээ. Манай улсад улаанбархан өвчний зөөвөрлөгдсөн тохиолдлоос гадна дотоодоос халдвар илрээд байна. Тиймээс хүмүүс тухайн өвчний шинж тэмдгийг мэдэж байх нь чухал байна. Өндөр халуурах, арьсаар толбонг өдрүүд тууралт гарах, ханиалгах, нүд нуугдах, хоол өвдөх зэрэг нь уг өвчний шинж тэмдэг болно. Халдварт өвчин судлалын үндэсний төвд хэвтийн эмчилүүлж буй хүүхдүүдэд халуурах, тууралт гарах шинж тэмдэг 100% илэрсэн бол 75% нь хоолоо өвдөх, 63% нь ханиалгах, нүд улайх, 50% нь нүд нуугдах, 38% нь нус гоожих зэрэг нийтлэг шинж илэрсэн байна. Мөн 25% нь суулгах, бөөлжих шинж тэмдэг илэрчээ. Өнөөдрийн байдлаар манай улсад улаанбархан өвчний 8 тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 5 нь Вьетнам болон бусад улсад аялаад ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Музейн нээлттэй өдрүүдийн хүрээнд Чингис хааны алтан хөшөөг үзүүлнэ. 17 дугаар жарны Элдв Эрдэнэт хэмээх модон могой жилийн Саршны баярын өдөр Чингис хаан үндэсний музейд их хааны өргөөг байгуулж эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтэн их цагаан туг, төрийн хас буу тамгыг бүтээн залсан. Соёл спорт, аялал жуулчлал залуучуудын сайд номингийн тушаалаар Чингис хаан үндэсний музейн их хааны өргөөндөх эзэн Чингис хааны алтан хөшөө, шүтэн их цагаан туганд хүндэтгэл үзүүлэхдээ тусгай үзэсгэлэнгийн тарифаар үзүүлэхээр болжээ. Музейн нээлттэй өдрүүд энэ сарын 7-оос 13-ны өдрүүдэд болох бөгөөд энэ жил уг өдрийг бүсчилсэн хөгжил ба их оронч үзэл агуулгын хүрээнд зохион байгуулж олон нийтэд үйлчилж эхэллээ. За энд шанс өрөө маань ажил. Сая хацаагаас болоод болсон. Одоо талбайгаа засаж байна. Зайсангийн төмөр бетон гүрний өргөтгөл шинжилгээ ажил үргэлжилж байна. Зайсангийн зүүн гүр буюу хуучин гүрийг 1-р сарын 10-наас хааж буулгах ажлыг эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар гүрийг бүрэн буулгаж шинэ гүрний өрөмдлөгийн ажлыг эхлүүлээд байна. Тодорхойлбол шон суур байгуулах, арматур бэлтгэх, дам нурууг зөөх ажлууд хийгдэж байна. Шинэ гүрийг эх 6 дугаар сард ашиглалтад оруулна. Одоо манайх энэ шон суурийн өрөмдлөгийг эхэлж байна. Эхлээд манайх нөгөө голцоос болгож байгаа 2 метртэй. Тэгж усныхаа төвшнгөө дээр барихгүй бол бас нуралт үүсэх аюултай болохоор эхлээд голцоос суулгаад тэгээд өрөмдлөх гэж байгаа. Монгол улсад анх удаа хог шатааж эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэрийг төр хувийн хвшлийн түвшлээр барих саналыг нээлээ. Тус үйлдвэрийг морингийн даваа болон цагаан давааны төвлөрсөн хогийн цэгийг түшиглэн барина. Ийм үйлдвэртэй болсноор хог хаягдлын менежмент сайжирч эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрс орчны бохирдлоос сэргийлэх боломжтой болно. Мөн хүлэмжийн хийг бууруулахад чухал ач холбогдолтой. Тус үйлдвэрийг 24 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулах бөгөөд жилд 300-аас 400 мянган тонн хог шатааж 24 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэж төлөвлөжээ. Бурайдын уламжлалт хангаах ухаан, эрүүл мэндэд чиглэсэн инновац сэдвт олон улсын форум Улаанүд хотноо болж өнгөрлөө. Форумд Хятад, Монгол, Мянмар зэрэг орны төлөөлөгчд болоод Оросын холбооны улсын 10 гаруй хотоос 50 гаруй мэргэжилтэн оролцсон байна. Чуулганы үеэр эрүүл мэндийг дэмжих шин технологи, тэр дундаа ясны эмгэг, рефлексолог, уламжлалт хангаах ухааны талаарх туршлага, эмчилгээний дэвшилтэт аргуудыг солилцжээ. Форумын үйл ажиллагаанд Бурайдын засгийн газрын тэргүүн Алексей Циденов
эмчилгээ дэвшүүлэхдээ тус улс Оросын холбооны улсын хэмжээнд уламжлалт хангах ухааныг хөгжүүлэх төв болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ. Уламжлалт хангах ухааны албан журмын даатгалын үйлчилгээг авах боломжтой цорын ганц бүс нутаг нь бурайд гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Түүнчлэн уламжлалт хангах ухаан нь тус улсын эрүүл мэнд, эдийн засаг хийгээд хөгжил юм а. Манай ард түмэн эрүүл идэвхтэй эрч хүчтэй байх ёстой. Бид идэвхтэй урт наслах зорилт тавьж байна. Үүнд уламжлалт ухааныг түшиглэнэ хэмээн Алексей Цыганов мэдэгджээ. Форумын хүрээнд Алс орндын ясны эмгэг судлалын сургуулийн бурайд дахь салбарын нээлтийг хийсэн байна. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байлаа. Амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлээрэй.